Сайн уу найзуудаа. За дараагийн рилтэй минь тавтай морил. За 20 нас бол ирч хүчээр дүүрэн насаа. 30 нас бол туршлага хөрөмтлүүлэх нас. Тэгэхээр ер нь 30-аас дээшээ насанд бол дураараа дөрөхийн эхлэл хинээс ч зөвшөөрөл авах хэрэггүй та бүхний хийж болно. Тэгэхээр 40 нэмэх яах вэ гэхээр чинь ирч хүч туршлага хоёрыг нийлүүлсэн жинхэнэ балыг авдаг нас байхгүй. Тэгэхээр та энэ насандаа гялцаараа, гялтганаараа хийгсэн бүхнээ хийгээрээ. Би бол одоо яг гоё тэгж амьдарч байгаа. Ингээд Сандагийн орсон гоё бичлэгээ та бүхэндээ хүргэж байна. Сандагийн урд нь зөндөө далайн яриг явж байсан. Тэгтээ ингээд урд нь ирж яхад мэддэггүй байж тэгээд нөгөө явах тусам айгуу сайн мэддэм байх. Айгуу гоё тийм цэнгэг устай, намуухан зөөлхийн юм бэлээ. Надад маш их таалагдсан. Лагуна бич болохоор ийм арай жоохон хүчтэй, ийм хаваяр хуурамсгалтай байсан бол аргагүй энэ Сандагигийн ус бол үнэхээр гоё ус байсан. Бүлээхэн бүр тэврээл авдаг юм байлээ. Наалаад ээж юм. Айгу зүг готтой иржээ. Лайк сандастай ирсэн чи энэ чинь голбоо байхгүй. Чи одоо ингээд ийм замаар алхчихж байгаа байхгүй юу? Ийм аван тавантай. За тэгээд дараа нь бид нэр энэ ийм юун дээр очисон ийм агуур орсон яг дэлгүүр нь ингээд доошоо ухаад тэгээд яг энэ далайн ийм төрлөг рүүгээ орсондоо ингээд 120 эдэн шаттай гэсэн ийм устай тий жоохон гулгамтгай юм байлээ. Хоёр талынхан шатнаас барьж явд юм байлээ. $13 төлөөд орсон. Бид гурлаа явж байсан. Тэгээд яг ийм нэг агуу ийм гоё чимээтэй устай бүрнийх гоё. Тэгээд ингээд шууд далаараа ингээ гараад ирд юм байлээ. Энд дээр камертай бид нар хянжээд юм байлээ. Одоо евро сефти талаас нь. За тэгээд энд айгүй хөрхэн далайн хаав харсан. Та сурч боловсроход маш жоохон зовно, үлдсэн насандаа жаргана. Харин сурч боловсроогүй тохиолдолд насаараа ерөөхдөө зовж амьдэрнэ шүү дээ. Тийм болохоор би бас сурахыг нэгдүгээр тавьсан. Тэгээд би одоо яг жаргаж амьдрах зам руугаа орсон байна. Намайг харж байгаа байх. Тэгэхэд нэг. Ойрхоноос харж байгаагүй. Нилийн урт юм биш үү? Нилийн том юм. Барай надаас том. За ингээд 21,000 дагагчтай баярлалаа. Та нарт өргөлцөх гоё мэдээлэл хүргэж байх болноо.